근데 өглөөний ойрд бичлэг хийсэнгүй. Өнөөдөр энэ юун дээр амгалан цах дээр явж ийн эндээс би нөгөө нэг гэртээ хоолныхаа махыг авах гээд ирсэн. Махны үн бол арай л бүр биш байна. Надлын оригинал чи би чинь 100,000 төгрөгөнд чинь би хангалттай мах 10 гаруй мах авдаг байсан 100,000 төгрөгөнд. Тэгэхэд чинь хэд идвэсэн бэ? 8,600 байдаг шиг санаад байна. Тэгээд яасан чинь одоо бүр нэг дахин илүү үнэтэй болцсон байна. 8,000 чинь одоо 16,000 хэдэн зур болцсон юм уу? Хаашаа 16,800 гэд тэгж нэг хил өхрийн мах. Тэгээд ингээд би өнөөдөр 100,000 төгрөгөнд мах авахад яг 106,000 төгрөгөнд би 6 хил 300 грамм мах авч байгаа байхгүй юу? Энэ бүр арай л бүр нэг дахин 2 жилийн дотор нэг дахин өснө гэдэг бол үнэхээр айгу сонин санагдаж байна. Хүмүүс одоо 100,000 төгрөгөнд 7 хоногийн үнс бэлдэнэ гэхэд бол ерөөсөө махнаас өөр юм бэлдэж баг чадахгүй штэ. Махнаас өөр юм авч чадахгүй штэ. Маханд ч л 100,000 төгрөг өрчөөр чинь яаж босод гурил бодоо тосмос авах юм бэ? Энд бол арай л амар байна. Юмны үнээр арай л ийм байхад яаж нэрэ Монголд ажиллаад амьдраад байх юм бэ? Тийм үстэй. Залуу хүмүүс ирээдүгөө бодсон ч тэр баг л гадаад руу явж байгаа хүмүүс чинь бараг тэр чигтэй. Залуу хүмүүс чинь тийм биш үү? Тэгээ өнөөдөр өглөө кросс хийлээ. Амар их төвжирлээ. Автобусын суусан автобус явахгүй байна. Ажилдаа учраас амар яарч явж байгаа үед яг ингэ төвжирээд харахаар бас айгу тэнийг юм аа. Цас орсоор байна. Сая ажлаа тараагаар ирсэн чинь цас орж байна. Айгу гоё дулаахан байна. Төгжирлээ. Айгу их төгжирлээ гадаа. Тиа. Гоё юм. Наамхан. Наамхан. Их гоё хөвсүр. Зөөлхөн цас орсон байна. Ямар гоё юм бэ гадаа. Вау, ингээд гайхамшигтэй. Энэ хартаа амар гоё юм гадаа. Йоо бах. Стори хийгээд. Явж өгчнаа. Стори хийлээ. Бахан зураг дарууллаа. Гоё наа. Наам гүн байна энэ бүр. Айгу гоё юм гадаа. Тэр модыг хартаа амар гоё.
Өглөөний мэнд. За би өнөөдөр сургалт руугаа явж байна. Тэгээд 10 цагт гэсэн болохоор эртхэн гарахгүй болохгүй гэд агуу эрт сэрээд гэрээс гараа явж байна. Өчигдөр цасаа орсон. Одоо ийм гоё жоохон сэрүүхэн хүүтэн байна. Гэтэ бүр агуу гоё энэ цасаа орсон болохоор өнөөдөр нэг юм чөлөө тоох хувц өмссөн. Ийм байдаг. За тэгээд чадвар сургалтын дээр очиод бичлэг хийхийг бодно. Тийм болохоор ингээд косметикийн үйлдвэртэй танилцаад одоо хоолнд орохоор явж байна. Ийм олон хүмүүс ирсэн. Гадаас гоё юм. Косметик үйлдвэр. Сургалтад таараад явж байна. Сургалт гоё сургалт боллоо. Ийм бэлэг авсан. Косметикийнхаа хамт олон баярлаа. Үнэхээр гоё.